Та сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаараар та бүхэндээ маш сонирхолтой сэдвийн талаар хүргэх болно. Тэгээд их хотын төвжирэлтэй холбоотой асуудлыг хөндөж ярих гэж шийдлээ. Тэгээд одоо миний энэ хойноогоо барилга руу зүгтээ явж орцгоё. Миний энэ дотор ороод ирсэн байшин бол одоо Bunnings буюу Австралийн хаа сайгүй байж идэг барилгын материалын дэлгүүр юм аа. Тэгээд өнөөдөр энэ та бүхэнд барилгын материалын дэлгүүрийн талаар танилцуулъя. За энэ дэлгүүрт бол ерөөсөө барилгын материалын ерөөсөө холбогдлолтой хүний ахуйтай холбогдлолтой бүх зүйлүүдийг зарна. Одоо энэ ингээд цемент харагдаж байна. Одны ишээ явах юм бол ерөөсөө хүн амьдрахад манайхаар бол ер нь бол зүү айлын одоо бүх хэрэглэлүүд бол энэ одоо 1000 м² ч юм уу те энэ дотор одоо бүгд багтж байгаа. Сидней хот ингээд тэлээд явхад Сидней хотод хамгийн эхлээд ийм барилгын материалын одоо ийм хүний хэрэгцээтэй дэлгүүрүүдийн эхлээд барьцдаг. Тэрнийхэн дараа нөгөө нэг хотон тэлээд хаус баригдаж гэдэг юм уу тийм байдлаар бол явдаг. Энд болохоор одоо бүх зүйлийг нэг дор авч ирсэн учраас энэ доороо бол ингээд машины зогсоолын хэсэг байгаа. Маш зэлүүхэн ингээд энэ дүүргийн хувьд бол энэ барилгын материалын дэлгүүрийн хувьд бол энэ 560 машин ордог гэж байгаа юм. Өнөөдөр амралтын өдөр хүмүүс энэ дэлгүүрээр нэлээд үйлчлүүлж байгаа. Гэтэл энд бас ингээд зөндөө олон зогсоолууд байгаа. Тэгэхээр дүүрэг болгонд энэ байгаа учраас хүн болгоно гэрийнхаа хамгийн ойролцоо хэсэг рүү яваад энэ дэлгүүр рүү орчин. Тэгээд энэ дэлгүүрээс хэрэгцээтэй бүх юм авчин. Монгол ягаад ийм байж болохгүй гэдэг асуудлыг би өнөөдөр хөндөж ярьж байгаа. Монголд бол Улаанбаатарт 100 айл гэдэг ганц том юм барилгын материалын бүх юм зардаг дэлгүүр одоо гэх юм уу одоо хүмүүс ингээд лангуу түрээслээ ч юм уу 100 айл гэдэг том зүйлийг бий болгоцсон. Улаанбаатар хотын жишээлбэл Сонгон хайрхан дүүрэгт амьдардаг, Тахилтад амьдардаг хүн ч юм уу эсвэл одоо хаанул дүүргийн одоо эмээлтэд байдаг хүн ч юм уу ямар нэг юм баг хаалганы шүрэг авахын тулд 100 айл руу явж идэг. Бүх чиглэл, бүх урсгал барилгын материалтай холбоотой баг бүх урсгал 100 айл руу явдаг учраас 100 айл маш том төвжирлийг баг тойрог хэсэгтэр бол бий болгочихж байгаа. Тэгээд тэнд одоо эмнэлэг байх жишээний сургуулиуд байгаа. Тэгэхээр бүх юм нэг дор давхцчихлаар ерөөсөө төвжирэл одоо тэнд улаачж байгаа. Хэрвээ яг энэ Bunnings шиг ийм төвүүдийг бид нэр дүүрэг болгонд байгуулад хотын захиргаанаас одоо ямар нэгэн байдлаар зохион байгуулалтын л асуудал байгаа. Зохион байгуулалтыг байгуулж чадах юм бол бид нар бол төвжирлийг бол маш сайн Улаанбаатар хотод сааруулж чадна гэж бодож байна. Том хотын стандартуудыг Улаанбаатар хотод нутагшуулаач гэдгийг л би хэлэх гээд байна. Дүүрэг болгонд хүний хэрэгцээтэй бүх юм ингээ байгуулад өгсөн тий. Тэгэх юм бол төвжирэл нэгдүгээрт алга болчихж байна. Хоёрдугаарт бол тэр тухайн дүүргийн хөгжил нь одоо илүү сайн хөгжөөд явчихж байна. Гуравдугаарт хүмүүс заавал нөгөө нэг өөр дүүрэг рүү явж өөр одоо бүс рүү нэвтэрч төвжирэл дунд явж цаг заав нэрвэ барахгүйгээр өөрсдийнхээ хэрэгцээнийхээ юмыг яг өөрийнхөө гэрийнхээ хажууд ойролцоо дүүргээсээ төвжирлгүй газараасаа очиод ингээд авах бүрэн болцоотой болж байна. Жишээлбэл одоо энэ баригдсан байгаа энэ нэг 1000 ч 2000 м² газар юм шиг байгаа. Энийг Улаанбаатар хотод бид нэр байгуулдаг бол бид нарт 4 айлын хашааны газрыг дүүргээс судалж аваад тэн дээр нь одоо нэг юм 3 давхрын байшин барьчих хэрэгтэй тий. Нэг давхурт нь хангалттай том зогсоолтой, хоёр давхурт нь ингээд барилгын материалууд ингээд өртсөн. Нэг Улаанбаатар хотод нэг 100 айл дээр байгаа зөвхөн юм ажлын бэлий зардаг хүн би одоо жишээлбэл лангуу түрээслэнэ гэж утгах юм бол одоо энэ юм том газар дотроо нэг м²-ийн аваад энэ дээр би ингээ бэлий зараа зогсчих хэрэгтэй байхгүй юу? За бүргэд хаалга зарна шүү. Улаанбаатар хотоос Бээжингээс орж ирсэн бүргэд хаалга зарна шүү. Яг энэ хэсэг бол миний лангуу байгаа. Тэгж ярих нь шүү дээ. Тэгээд энэ лангуу бол та хаана утсаар захиалга авч болно. Та хаана амьдардаг вэ? Хаанул дүүрэгт амьдардаг бол Морингийн даваанд байгаа миний лангуунаас очиж аваараа. Сонгон хайрхан амьдардаг бол Тахилтаас очиж миний энэ хаалгыг аваараа. Чингэлтэд амьдардаг бол Зунжин төвөөс очиж энэ хаалгыг аваараа. За та өнөөдөр 100 айл дээр ирснийх 100 айлаас авчаараа. Нөгөө талаар үнийн хувьд бол яг адилхан. Сиднейгийн төвөөс чичи юм авсан адилхан захын дүүргийн хороол дээр очиод ч гэсэн ямар нэг юм материалуудыг худалдаад авахд үнэн нь адилхан байж идэг. Тэгээд дотор нь байгаа стандартууд нь адилхан. Манайхаар жишээлбэл одоо Сонгон хайрхан дүүрэгт одоо нэг том юм байшин дотор юу байж болох вэ гэвэл одоо барилгын материалын дэлгүүр нь байж болж байна. Наран туулын хувцас хунар зардаг одоо наран туул нь байж болж байна. Цагаан эдээ зардаг бөмбөгөр нь байж болж байна тий. Мах зардаг Дэнжээ мянгийн нөгөө нэг захын хүчтэй шонхор гэдэг зах билүү те. Тэр нь байж бол тэр зүйлүүдийг одоо 4-5 зүйлийг багцлаад
нэг газар Австрал байгуулчихдаг байхгүй. Хүмүүсээ бодоод ийм тав тухтай нэг ийм бүтэн орчинд ингээд бизнесээ хийж болдоггүй юм бол бид тэрийг ерөөсөө учрыг нь бол ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэгэл ийм юм руу орчвол тэр 8 хийж байгаа хүмүүсийн эрүүл мэндч тусдаа дээрэс нь хүмүүс тэрийгээр үйлчлэх байгаа хүмүүс ч гэсэн тав тухтал баймаар юм бодвол тэрийг ерөөсөө хийхгүй маа. Тэрийг хийхгүй байгаа нь гол юм бид нар ингээд ямар нэг зүйлийг ингээд зах зээлийн жамаараа болог гэдэг ингээд зүгээр ингээд бурхан даатгаад хайчвал нийгэм хөгждөггүй юм шиг байна. Хотл одоо энийг өөртөө манлайлж зохион байгуулж ийм барилгын төвшиг зүйлүүдийг ийм захуудыг нэгдсэн одоо дид үтсэх юм одоо ийм зүйлүүдийг хот өөрөө барьж байгуулж өгөхгүй бол хүмүүс хизээч санаачлахаараа ч гэжтэй нэг ийм жижигхэн метр квадрат лангуун дээр зогсож байгаа хүн яаж тийм том төв байх вэ? Гэхдээ тэрийг бол хот бодлогоор гаргаж ирээд шийдчихвэл асуудлыг бол зөв шийдэх гээд байгаамаа. Заавал бүх юмыг нэг газар төвлөрүүлдэг гэсэн зүйлүүдийг бол ингээд задлаад өгчих юм бол хот амир эмх цэгцтэй хотын одоо өнгө үзэмж ч гэсэн хүмүүсийн одоо ая тухтай аз жаргалтай хоттой амьдрах байдал ч гэсэн сайжраад явчихна гэж харж байна. Тэгээд дүүрэг болгонд ийм сайхан зүйлүүдийг бол үйлчлэгийг бол бий болгооч гэж одоо хотын удирдлагууд бүх хүмүүсээс бол хүсмээр байна. Тэгээд өнөөдрийн одоо дугаартаа гүйтэй зохиосон та бүхэнд баярлалаа.